Намайг Маргад гэдэг. Би Монгол даатгалын дуудлагын төвд харилцагч үйлчлэгээний мэргэжилтээр ажилладаг байгаа. Өдөрт бол ойролцоогоор 250-аас 400-аад дуудлага ирдэг байгаа. Тухайн дуудлагууд нь ослын дуудлага болон мэдээлэл авалгаа, тэгээд санал гомдлолтой утсан борлуулалт гэх мэт дуудлагууд ирдэг байгаа. Ер нь бол зам тээврийн хөдөлгөөний осол нь хамгийн их орж ирдэг учраас жолооч нартай хандаад хэлэхэд зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүлээцтэй болон дүрм журмаа сайн баримтлаад явахдаа зам тээврийн осол одоогийн байгаа хэмжээнээсээ буур хотлоо гэж боддог. Баярлалаа. Чаднаа. Бямгаргийн сайтын нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн 2 дахь оролцогчийг бүгдээрээ хамтдаа угтаа авахд бэлэн болжээ. Энэ бол Маргад бүгдээрээ түлээ танилцсан билээ. Угтаа авцгаая. Маргад! За эрдэмтэн хүн 10 их мөрөнд билгэн гэдэг шиг Маргад бол харж ирээд яг поз аваад өөрийгөө ер нь их төвлөрүүлсэн байна те. Ер нь нэлээд нямбай оролцсон гэсэн бодолтой байх шиг байна. Эхнээсээ ингээд хүмүүс чи эмоцтой гарч ирэх. За шууд бэлэн байдалд оръё. Тэгж явах шиг байна. За үчимэн төргий. Баярлалаа. Үчимэн төргий. За сая бол эхний хүн нэгдүгээр үедээр ингээд хасагдчихлаа. Юу бодогдож яхан дотор? Жохон няхуурл үзэх хэрэгтэй байна. Няхуурл үзэх хэрэгтэй юм шиг байна те. Ер нь 1 сая төгрөг хоччихвол юу хий гэж бодож байгаа өөрөө? Нэг төлөвлөсөн юм байгаа. Нэг авах юм байгаа. Тэрийг хэлсэн дээр баха. Заавал уу? Ядаад ихний үсгийг тэгэхгүй бол авдаггүй гэж байна шүү. Пүү заавна. Пүүз. За, амжилттай. Зорилгоо бид үдээрэй. Хар салхи. Бөмбөлөг үлээж агаар дүүргээд түүнийхийг ашиглан ширээн дээр байрлах 12 ширхэг аягийг унгаах. Нэвтрүүлгийн 2 дахь оролцогч Маргад бол эхний үеийн даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Түүнд амжилтсаад хамтдаа харцгаая. Маргад. Анхаар 3 2 1 Цаг явж эхэлсэн ширээн дээр 18 ширхэг ховонсроо аяг байгаа. Түүнийг бол үлээгээд бүгднийг унгаах ёстой байгаа. Шаараа сайн үлээгээд хийгээр нь аягнуудаа үлээгээд унгаад байхад бол даалгавар амархан да. Бүгдээрээ хамтдаа амжилтсаад байгаараа одоогийн байдлаар 6 7 ширхэг аягийг унгаасан байна. Маргадаа хугацаа хангалттай санаа зовлтгүй 38 секунд үлдсэн байна. Одоо 30 секунд үлдэж байна. Талдаа орсон байна. Хичээгээд байгаараа. Боломж бол өөрчлөн байгаа. За Маргадын хувьд энэ үеийн даалгаврыг амжилттай давж чадах юм шиг байна. Тэр ер нь дуусч байна даа бараг. За 20 секунд руу орж ирсэн Маргадаа. 20 секунд руу орж байна. 14 болж байна. 13 10 секунд болсон байна. 10 секунд. За баярлалаа. Эхний үеийг амжилттайгаар давж чадлаа. Гэтэ сүүлийн секундтай бас уралдах шиг боллоо тий. Ямар байв? Амьсгаа амар тавцтай минь олондоо хүлээж ихлээр бүлээж чадхайлаа. Ядарч байна уу? Харин амар ядарч байна. За нэгдүгээр үеийн шагналын 100 сая төгрөг болоод ингээд таних хотод бэлэн болсон байна. Баярлалаа. Авах уу? Эсвэл цааш нь тоглох уу гэдэг бол таны өөрийн сонголт. Дөрмийг тавчсан танилцуулчих. Нэгдүгээр үеийн даалгаврыг амжилттайгаар давж чадсан ингээд 100 сая төгрөг хоцсон тий. Хоёрдугаар үед тоглохын тулд та хоцсон 100 сая бооцоон тавиад тоглоно. Хоёрдугаар үеийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадах юм бол 200. Гуравдугаар үеийг давж чадах юм бол хэдүү? 305 сайн байна. Дөрөвдүгээр үеийг давж чадвал хэдүү? 500 мянга. Харин 5 дугаар үеийг давж чадах юм бол 1 сая төгрөг. Дараагийн үеийн орё. Нэрээ. Дараагийн үеэс амаргүй шүү дээ. 100 мянгахгүй болох бай тээ. Гайгуугаа. За гайгүй баха. Гайгүй баха гэж байна. За Маргад дараагийн үед бол тоглохыг хүссэн түүнд бүгдээрээ хамтдаа амжилтсан 2 дугаар үе. Анхаар 3 2 1 Цаг явж эхэлсэн. За Маргадын хувьд доороо 3 суурьтай CD тавиад дээр нь тенсний бөмбөг тавиад дахиад дээр нь CD тэгээд тенсний бөмбөг CD тенсний бөмбөг гих мэтлэнгээр бол өөрч тогтоож чадах юм бол дараагийн шатанд шалгар үлдэх юм аа. Ихэд анхааралтай ажиглаж яана хамт олон нь
Энэ үеийг даваасаа гэж бүгдээр дотроо бодож байгаа бах. Хугацаа бол 35 секунд үлдсэн байна. 1 2 3. За, баяр хүргэе. Энд чи ер нь нэг муухан барилгын суурьаас илүү байна уу юу? Мөддөө унахааргүй тогтоосон байж та. Баяр хүргэе. 200,000 төгрөг. За 200,000 төгрөгөө аваад болоод нэвтрүүлгийг шууд орхиж болно. Эсвэл бооцоон тавиад 3 дугаар үеийн даалгаврыг гүйцэтгэж болно. Дахиад ихтэй боломжууд байгаа. Ингээд байхгүй. Марлмаа тий? Марлмаа. Найзаагаа дэмжиж дараагийн үед тоглоосоо гэж бодож байна уу эсвэл чадах уу тоглол гэж бодож штэ. Одоо нэг нь тоглоно гэд ирчээд буугаад өгөх онцгүй штэ. тоглох. За тоглоё. Найз нь тоглоороо гэдгийг зөвлөсөн өөрөө тоглохыг хүсэж байна. 300,000 төгрөг түүнийг хүлээж байгаа. Тэгтээ даалгаврыг гүйцэтгэж чадвал амжилтсаа. 3 дугаар үе. Сэгсрээд өг. Нэвтрүүлгийн оролцогч өөрийн бэлхүүсэнд байрлуулсан хайрцаг дотор байгаа 3 ширхэг бөмбөгийг сэгсэрч унгаах ёстой. Гурав, 2, 1. Цаг авчихсан. За бэлхүүсэндээ зүүсэн цаасан хайрцагын дотор байгаа тенсний бөмбөгийг бол сэгсэрч унгаах ёстой байгаа. 3 ширхэг бөмбөгийг унгааж чадвал гар оролцохгүй шүү. Үсэн дэше бүгд. 3 ширхэг бөмбөгийг унгааж чадвал тэрээр ялт байгуулнаа. За ястай бэди дэсийн хөдөлгөөн хийж байна да. Хамт олон сайн дэмжиж өгөөрэй. За хичээгээ дараа өстө алтан дахиад өндгөж байгаа юм шиг доошоо унагсаар хичээгээ дараа. Нөгөө өнгөөр өндгөлдөг дахиа гэдэг шиг унгаалаа шүү дээ доошоо. 30 секундэд хийж чадлаа. Өө за баярлалаа. 30 секундын хугацаанд 300,000 төгрөгтэй ер нь өмнө болж ирсэн үү та? Болж байгаагүй. Анхны тохиолдол. Тий. Одоо энэ байж яг энэ рүү хараад байна хэрэгс. Би яг нь өөртөө чи юмараад байхгүй. 30 секунд анх удаага гэрсэн чинь аха. Тоглосон. За яах вэ? Дөрөвдүгээр тоглох уу? 300,000 төгрөгийг бол 30 секундэд л авлаа. 400 хэдэн 500 илүү та. Дараагийн даалгавар бол 550 секунд намжихгүй юу? дараагийнх нь 500. За яах вэ? Нэг харчих. За 1 2-ын Би 300 гэж ирсэн шүү дээ. За баярлалаа. Тэгээд маргатын хувьд бол би 300 гэж ирсэн гэж өөртөө зорилго тавьсан байна. Тэгээд зорилгоо биелүүлж чадлаа. Ингээд нэвтрүүлгийн амжилттай орсон баяр хүргэе эрхийн бичгийг гардуулж байна. Маргатаа баяр хүргээрэй. 3 дугаар үеийн шагналтын 300,000 төгрөг миний гарт байна. Энийг танд гардуул өгье. Баярлалаа. Зорилгоо биелүүлж чадсан уу? Чадсан. Амжилттай. Баярлалаа. Амьдралтан сайн сайхан өгсөй. Баярлалаа. За нэвтрүүлэгт оролцоод амжилттай оролцоо гараад ирлээ. 300,000 төгрөг гэж зорилго тавьж ирсэн. Тэрийг амжилттай биелүүлээд авчлаа. Дараачихаа оролцох ажилчдаа бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ мөнгө хожоорой гэж хэлье. Амжилт.